За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Ахлахангийн хичээл сонголтыг их нүүдэл системээр хэрхэн хийх талаар заавар бичлэг оруулах гэж байна. За эхлээд веб хөтөч рүүгээ оронгуудаа сургуулийнхаа домен хаягийг хийж өгнө. Бэлэг дөрвөөцийг нүүдэл MS цэг юм байна. За хайх хэсэг дээрээ ингэж өчөд орох нь сургуулийнхаа хаяг руу. За тэгэнгүүт нүүдэл системийн нэвтрэх хэсэг ингэж харагдах нь байна. Нэвтрэх нэр дээр нь ангийн багшаас авсан өөрийнхөө мэдлийн хаягийг оруулаад нууц үгээ хийгээд нэвтрэнэ. За ингээд ерөнхий зэс харагдаж байна. Ерөнхий зэс дундаас хамгийн араа энэ хичээл сонголт гэсэн хэсэг рүү орно. За хичээл сонголт руу орохоор бүх хичээлүүд ингээд жагсаад гараад ирнэ. За эндээс 9 дугаар ангийн сурагч 4 хичээл, 10, 11 дугаар ангийн сурагчид 3 хичээл сонгох нь байна. 9 дугаар ангийн сурагчийн веб хаягаар орсон байгаа учраас 4 хичээл сонгохоор харагдаж байна. За энэ дээр 4 хичээлээ сонгож чеклээд хадгалах ногоонд авчаа дараад ок товчийг заавал дарж иж цаашаа систем рүү илгээгдэнэ гэсэн үг. За харин андуураад буруу хичээл ч юм уу сонгоод илгээчлээ гэж бодоход ангийн багштай заавал хэлнэ. Багшаа би буруу хичээл сонгоод явуулчлаа. Та миний хичээлүүдийг цуцлаад өгөөч ээ гэж хэлэх нь. За тэгээд сонгосон 4 хичээлийг чинь цуцлангууд энд буцаасан гэсэн төлөвтэй харагдах нь. Тэгээд дахиад шинээр хичээлүүдээ сонгож болно. За хичээлээ сонголоо хадгалах ок 2 товч дарж иж цаашаа илгээгдэх нэ. За энэ хичээл сонголтын маань хугацаа 5 сарын 8-нд буюу энэ 5 дахь өдөр дуусах учраас 9-өөс 11 дугаар ангийн сурагчид 5 сарын 8-наас өмнө бүгд систем дээр орж хичээл сонголтоо заавал хийх ёстой байх нэ. За 10, 11 дугаар ангийн сурагчдад 2025-аас 2026 гэсэн хэсэг рүү оронгууд өмнө жилийн сонгосон хичээлүүд нь бас жагсаад гараад ирнэ. Ингэж харагдах нь. За 9 дугаар ангийн хүүхд бол өмнө хичээл сонголт гэж байхгүй байсан учраас харагдахгүй. За ингээд 5 сарын 8-наас өмнө хичээл сонголтоо амжиж хийж дуусгаарай.